Яг нөгөө авилга алмаа зүгчээ тэг ингээ яаймаа гэх юм бол Франц шууд тэр нэр амар авьяастай. Тэгэл Total Energy-ийн тэр захирал одоо асуудал орж байгаа хаа яагаад гэх юм бол амар тэнэг би нефт гаргаж байгаа штэ бро. Ингээ $20 зүрх гусж байгаа гэл ямар тэнэг гарвэ тэг. Мөнгө идэж байгаа юм бол чимээгүй идэх ёстой штэ тэг. За манай дэлхий ба мөнгө шоуны өнөөдрийн дугаар 5 таймаар л мэдээж өнөөдрийн дугаарыг ивент тэтгэгчээр манай Pepperstone ажиллаж байгаа. Pepperstone багцтай янзын явж байна. Өнөөдөр лав. Тийм үү. Тийм үү. Тэгээ энд бас Nvidia-гийн тайлбарч тэр гарсан. Өнөөдөр бас багцын апдейт бичлэг орж байгаа. Чансын асууч заяа. Өчигдөр би Nvidia нэг хувьцаан дээр хэдэн долларын ашигтай гарах вэг асуусан тий. Тэгсэн. Би бас market update дээр та зүгээр өчигдрийн контент руу ороорой. Би зах зээл шинжээчнэр $2.9 таамаглаж ийсэн. За бид нар хідүүлээ тий 2.4-өөс 2.6 байлаа. Үгүй 2.20 тий 2.22. Тийш тий. За тэг хэдтэй гарсан. 2.22 лөө. Коби тэгээд $209 хүртэл унаад тэгээ одоо pre-market дээр 221 дээр явж байна. Тэгээ энэ Nvidia-гийн өсөлтийн дотор окей, sorry. Окей. Тэгээ энэ ер нь бол манай энэ гүйцэтгэл дээр ороогүй байгаа шүү. Тэгээд ер нь бол одоо зах зээл нэгтгэчих юм бол манай Pepperstone дээр байгаа багц сар болоогүй тий хэр утж байгаа лээ. 2 доллар болж байна уу? Яа 8% өсөлттэй доллараар. Тэгээ энэ бол яг манай долларын багц. Тэгээд өдөр болгон бид нэр ашигтайч алдгалтайч бүх юм ингээ тайлгнаж байгаа. Ер нь бол Монголын өөр янз бүрийн юм хийдэг хүмүүс дандаа юу зүйлдэг вүлээ ингээ ашиглуулаад тэгэл сургалт мургалт яаж магаал. Тэгээд ном зараа тий. Тэгээ Nvidia-г бид нар бас уржиг төр багцтай нэмсэн Pepperstone-ийнхаа. Тэгээ би нэмж амжаагүй ханшин нэг хөтлөөгүй харин ч бараг жоохон унтсан байсан учраас өчигдөр орой би бас нэмсэн орс хүмүүс дахиад ороорой гэд би хэлсэн, явуулсан. Одоо сайхан. Тэгээ энэ бүгдээрээ өнгөө guys. Өнгөө та зүгээр юу ихсэн бэ гэх юм бол Pepperstone-ыг бүртгүүлснийхэн дараа бид нэр таад имэйлийг аавна. Тэгээд өдөр болгон мэдээллүүдээр бөмбөгдөнө. Яа. Тэгээд бас нөгөө гадаад арилжаа хийж байгаа хүмүүс Монголд бас зөндөө байгаах. Янз бүрийн ингээ Монголын брокеринг компани дотор гадагшаа мөнгө гүйлгээний шимтгэл төлдөг. Тэгээд брокеринг шимтгэл 1% авахтаа зарахтаа дахиад 1% мөнгө гарахтаа дахиад долларын шилжүүлгийн шимтгэл ийм юм энд евроосо байхгүй зөв виза картын дотор цэнгэлээд тэгээ мөнгө буцаагаад авахтаа виза картаараа хүлээж аваад тэгэл дундуур нь ер нь бол олон улсын гүйлгээ мүүлгээ хувьцааны арилжаа гэх юм бол зах зээлд байгаа хамгийн бага шимтгэлээрээ хийж байгаа шүү. За окей зөндөөс ус. Тэгээ надаа нэг таамаг байгаа. Тэгээд худлаач хийж магадгүй. Гэтэ хэдүүлээ ингэж арилжаа хийж явсаар хагаад манай дотоодын брокеринг компаниудаар арилжааны шимтгэлээ ирээдүйд жоохон бууруулж магадгүй гэж би таамаглаж байгаа. Гэтэ мэдгүй. Хуулаараа тий. Гэхдээ тэгэл нэг хувийн шимтгэл авахтаа зарахтаа мөнгө явуулахтаа хүлээж авахтаа шимтгэл төлмөрөө бол төлөөрэй guys. За Pepperstone том компани олон улсын компани Formula 1 ивент тэтгэдэг. Formula 1 Aston Martin багийг ивент тэтгэж. Тэгээд жижиг компани биш шүү. За окей. Бага өөр бас нэг дэж үү мэдээ байгаа шүү дээ. Манай автомата удахгүй шинэ хувилбараа ерөнхийдөө бол гаргана. Өнөөдөр санхүүгийн зохицуулалт хорооны хурал болсон. Манай шинэ хөрөнгө оолтын сан аппликейшнтэй хамт гэж одоо хэлж болох юм уугүй би ягсан мэдгүй. Гэхдээ манай шинэ сан апптайгаа хамт зөвшөөрөл олгогдохоор болсон. Хурал дотор дэмжигдсэн. Тэгээд таадын дунд бас зөндөө автоматын хөрөнгө оруулагч нар байгаах. Нэг сул тал нь юу юм бэ гэх юм бол багц нь маш удаан хөдөлдөг. Тэр сул тал ерөөхдөө одоо байхгүй болж байгаа гэсэн үг. Тэгэл ер нь бол нэлээд хурдан хөдөлгөөнтэй, олон арилжаатай, илүү өндөр ашигтай байх потенциалтай автоматын хувилбар тун удахгүй зах зээл дээр гарна. Тэгээ өнөөдөр таад манай эдгээр цэглийг харсан бол офс дээр энэ том чивчээ цэцэн ингээ. Тоосонсол.
За өнөөдөр мөчлөгтэй орё. Тэгээд Pepperstone яагаад хамтрахаар болсон юм бэ гэх юм бол арилжааны мэдээлэл, арилжаануудаа таатай хуваалцахын тулд доорх линкээр та бүртгүүлээд дансаа нээх юм бол 7 хоног болгон миний баг тайдл юу болох юм бэ гэх юм бол багцлууд төр ямар хөвцөө нэмсэн юм бэ? Ямар хөвцөө хассан юм бэ? Ямар ханш дээр орж байгаа юм бэ? Ямар ашгийг хүлээж байгаа юм бэ? Ганцаараа арилжаа хийхгүй бид нартэй хамт арилжаа хийн гэсэн үг. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентийг эцэст эргээд уулзъя. За одоо энэ контентээ өргөжлүүлье. Хоёлоо өчигдрийн бичлэгтэр ярьж исэн John Radcliffe Америкийн тагнуулын албан дарга 6 дахь дарга нь Москва руу явсан. Зүгээр онгоцоороо яваагүй цэргийн онгоцсын 17 онгоцоороо явсан. Цуваа хамгаалт хуйгтай машинтайгаа. Тэгээ би юу судалсан бэ гэх юм бол өмнө CIA-ийн том төлөөлөгч Москва, Теран, тийм Бээжинг руу явж исэн. Өмнө яаж явдаг байсан бэ гэх юм бол чив чимээгүй. Зүгээр нэг жижигхэн онгоцыг чартер хийгээд одоо жишээлбэл Хүнүү Air-ийн онгоцыг бөөнөрөө одоо 20 40 50 байх юм бол хөвсгөлүүн нислэгийн захиалж болох байхгүй юу? Тийм. Очих буцах. Тэгдэг байхгүй юу? За онгоцын тэр чиг ингээд түрээслээд яг хувийн хөвшлийн онгоц шиг харагдуулаад буугаад чив чимээгүй уулзаад тэгээ буцаага явчихдаг. Энэ удаадаа нэг сүртэй цэргийн онгоцоор очоод хуйгтай машины цуваагаараа Москва хотын зам ам ингээ яаж маа. Тэгээд энэ юу юм бэ гэх юм бол нөгөө флексад байгаа. Трампын засгийн газар иймэрхүү юмыг хийх дуртай. Бид нэр дэлхийн номер 1 шүү. Тэгээ манай бүх дарга 5 отоо зоч буудал байлдааны онгоц дотор цуваатаага явнаа. Тэгэл ер нь бол шинэ соёлыг ингээ нэвтрүүлж байгаа. Тэгэл яг хоо энэ зардлыг Америкийн татвар төлөгч төлж байгаа. Тэгээд энд бичсэн байна л да ерөөхдөө хоёр шалтгаанаар уулзсан гэдэг. За эхний шалтгаан юу юм бэ гэхээр НАТОгийн холбоонд байгаа улс орнууд руу Орос дайрахгүй байх. За хоёр дахь нь Ирантай ямар нэгэн байдлаар туслахгүй хамтын үйл ажиллагаа зогсоох гэсэн хоёр. Энийний талаар та юу гэж бодож байна? Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол hey bro. Манай Их Британий анд удахгүй та нарыг илүү их бөмбөгдөн. Окей. Худлаа Storm Shadow Poge-н Украинд үйлдвэрлэгдэж байгаа юм шиг бид нэр жүжиглэн. Окей. Тэгээд ер нь бол Их Британий цэргийн алд Украины нутаг дэвсгэрээс та хэдийг бөмбөгдөн. Бити Их Британыг эргүүлээд бөмбөгдөөрэй. Окей. Ямар stupid. За. Тэнэг. Окей. За, хоёрдугаар Иран руу бид нэр фейлдэж байна. Ираны засгийн газрыг бид нэр алдсан. Өмнө танаа Путин ерөнхийлөгч Валдайд байхдаа бас алах гэж үзсэн бид нэр энэ дээрээ бас амжилтгүй байсан. НАТО-гийг бид нэр өнгөрсөн 30 жилийн хугацаанд тий 91 оны амлалтаас тэр чигтээ зөрөөд Финланд, Швед, Латвия, Эстония, Польш бүгдийг НАТО руу оруулсан. Тэгээд 2014 онд бид нэр хоёр их хурлын гишүүн явуулаад тэгээд Victoria Nuland тий үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн бас Украиныг 2014 он руу явуулаад Украины засгийн газрыг нураагаад өөрийнхөө дуракуудыг томилоод тэгээд дараа нь Зеленскийг бас хүүхэлтэйг тавиад тэгээд та хэдлүү ер нь бол хамаг амлалтаа ерөөхдөө худлаа олгоод тэгээд дараа нь бас Украиныг НАТО-гийн гишүүн болох гэж үзээд тэгээ эцсээ ерөөхдөө та хэдийг ер нь унгаах гэж үзсэн. Бид нар Оросыг 3-4 хуваах гэж ерөөхдөө төлөвлөгөөтэй байгаа. Тэ? Тэгэхдээ тэр бас ингээд сайн явахгүй байна. Тийм учраас бити одоо Украин руу бэлтгэсэн байгаа 500 мянган цэргээ нэмж явуулаарэ. Гал зогсоочвол яах юм бэ? Ямар сонсогч. Бас тийм. Тэгэл Америк яг тийм юм хийж гэн, Европчууд яг тийм юм хийж гэн, Их Британи ер нь бол яг тийм юм хийж гэн. Тэгэл 3 цаг байсан гэж байна. Окей. Тэгээд тэр онгоцны буудлаасаа бүх замыг ингээд чөлөөлөөд ойролцоогоор 45 минут гинэ. Буцахтаа бас 45 минут. Тэгээд тэр 3 цагаас за яг ингээд нан цаана нэг 5-10 минут хасаад ойролцоо нэг бүтэн цаг Оросын талтай уулзсан байх шиг байна. Тэгээд ер нь бол ганцхан нэг үг хэлсэн гинэ. За. Юу лээ? Орсоор.
2 үг тий. Нет. Тэгээд до свидания. Хоёулын ерөөхдөө хүлэн зөвшөөрөв. Бро одоо равдан одоо би чамд дахиад загнах хэрэгтэй юм байна л та. Би орслоо. Тиймэрхүү юм болсон. Тэгээ арга баарж ийн Украины дайм бол ширүүн болж байгаа да. Дараагийн шатанда ер нь хөрөх магадлал өндөр болоо. Алийг энэ хөрцөн тултал нь бөмбөгч штэ. Юу вэ? Юу вэ? 27 тэрбумын төсвийн алдгалтай балхаа малтын яам одоо мөнгөгүй цэргийн цалин тавихгүй байна. Нас барсан цэргүүдийн одоо гэр бүлийн тэр нөхөн төлбөр олгохдохгүй байна. Буу юм шүү дээ. Хоол хүнсэндөөч бас муу зүгээр Google-дэд үзээрэй гэсэн гамшиг болж байгаа. Хоёр дахь хоёлоо ярьсан юмыг авч үзье л да. Ирантай ямар нэгэн байдлаар тусалцахгүй, Ирантай холбоогоо туслах. Үнэн фаны тий. Энийг одоо яаж тайлбарлах би яг сайн мэдэхгүй байна. Чамааг үргэлж хорлдог, чам дээр баахан санкц тавьдаг, чиний хөрөнгө мөрөнгийг ингээ царцаасан, чиний газон хоолойг дэл бавсан. Чамтай зурсан гэрээг үргэлж зүрдэг. Эсвэл зүгээр цаас штэ бро. Чамайг Аляска руу ураад тэндээ ингээд бро мо гэж яг ингээ худалж аргаар ингээд үргэлж явдаг. Чамайг алах гэж үзсэн те Валдай чамайг алах гэж үзсэн. Тэгснээ ингээд дараагийн хүнийг алах гэж үзсэн чинь ингээд энэ хүнийг бид нэр алж амжихгүй байна. Ингээд Иран дээрээ туслаач. Бити одоо Иран руу мөнгө шилжүүл, банкны системээ, инк одоо бид нэр ингээд эдийн засгийн хувьд бол Ираныг ингээд боох гэж үзэж байна. Бити тий дундуур нь орж ирээрээ. Тэгээд нэмээд Strait of Hormuz-ыг нээх гэж туслаач тэхүү. Чамааг олон дахин алах гэж үзсэн зодсон хүн шоронгоосоо гараад "Hey Равдан, миний автомашины дугуй хангацсан ирээд запас дугуйтай үрээд ирчих гэх юм бол чи юу гэж бодох юм?" Шүү шүү. What the fuck? Яа тиймэрхүү юм болж байна. Энэ бол жинхэнэ алей юм болж байгаа. Тэгээд би яг сайн мэдгүй нэ одоо Лавров байна уу, Путин байна уу тэндээ хурлуу нь ороогүй заяа. Яасаа чамтай уулзах уу гэж байгаа штэ. Би бол за яг Трамп ирэх юм бол уулзъя. Яг нөгөө хөргөн Виткоф, Кушнер ирэх юм бол уулздаг юм байна. Гэхдээ ингээ сүүлийн үед ингээ хараад үзэх юм бол би Путин байсан бол хажуудлын өрөөнд хүлээж байгаа штэ. За наад орцоор наад пэйж нь юу гинэ гэх. Гэсэн ингэжин мэгжин тэгжин гэсэн гэх юм бол нөгөө are they retarded? Тэ энэ гарууд саруул ирүүл хон байхгүй хаа. Ичдэггүй бах та гэж би бодно. Тэгэл Путин юу ч хэлсэн бэ гэх юм бол no. Өөрчлөлтөө дайрна. Тэгээ өнөөдөр нэмээд ямар мэдээлэл гаргасан бэ гэх юм бол Их Британь шууд Storm Shadow пожин гих мэд шимаараа идэвхтэй манай улсыг бөмбөгдөх юм бол бид нар утахгүй Их Британыг бөмбөгднө. Харъя. Гэхдээ Их Британыг бөмбөгдөхгүй байж магадгүй гэхдээ зүгээр Украиныг бөмбөгднө. Тэгээд Украины хуучин Батхан хамгаалтын сайт байсан хүн бас өөрөө юулж байна. Бид нэр ялагдж байна. Бид нэр ялагдж байна. Тэрийг ч одоо ер нь бол хүн болгон бараг мэддэг болчиход байна. Тэ ялагдчих байгаа. Гэхдээ контент болгоны доор бид нарыг ингээ шүүмжлдэг байхын дураагүй байгаа. Би тэгээд ямар ч комментиг устгахгүй шүү. Тэ? Слава Украина чөлөөтэй. Миний comment section таадын тэ орших газар нээлттэй шүү. За өнөөдөр Нетаньяху одоо Монголын шөнө Нетаньяху Жерусалемд хотод одоо нэг ярилцлаганд орсон. Ярилцлага хийсэн. За тэгээ энэ ярилцлагаараа юу хэлж байгаа юм бэ гэхээр энэ Ираны эсрэг явуулж байгаа эдийн засгийн дайн түүний санаа байсан. Одоо тэр оролцсон гэдгийг хэлж байгаа. Ямар ваа тийм үү? Байж байгаа би одоо тийм үү? Яа амар ойлгомжтой. Тэгээд ярилцлагаас нь жоохон сонсъё. Ерөнхийдөө нэг 3 сонголт байгаа гэж ярьж байгаа. Трамп одоо энэ 3 дахь сонголтыг хийж байгаа. Тэр нь эдийн засгийн дайн. Одоо хоёлоо сонсъё хамт. Тэгэхээр нэг 3 дахь сонголт байгаа.
Tighten the sail. Тэгээ далайн бүслэлт чангалах. Тэр маш сайн нэг тэмцсэн. Ийм бэ Трамп. Ираны дайн угаасаа тэгээ одоо янз бүрийн дээр үед ирэх барьж исэн ерөнхийлөгч нар одоо Америк улсын гадаад хэргийн сайд нар интервьюнууд өгөөд явж байгаа шүү дээ. Тэгээд бас та зүгээр сонирхоод үзээрэй. Google дээр үзээрэй. John Kiriakou заяа. Хуучин CIA дотор нэлийн өндөр алтан тушаалтай байсан. Манай юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Израиль улсын ерөнхий сайд ирэх болгон данна нийгэм шаарддаг байсан. Ираныг бомбогдъё тэхүү. Америкт очих болгондоо гэсэн үг шүү. Америкт очих болгондоо Ираныг бомбогдъё тэхүү гэл яадаг. Тэгээ Ираныг бомбогдлоо. Бомбогдохоо болцсон. Тэ? Гэтэ Иранчууд бууж өгөөгүй. Strait of Hormuz хаалттай. Санкцыг нэмсэн. Эдийн засгийн D-Day санаж гинөө. Нэгт өдөр ингээд алан талан өстө гадаа уулзсан юм уулзъя гэл тэ. Нэгт өдөр гадаа уулзсан юм уулзъя гэсэн чинь. Гэтэ яг үндэ нэг жижигхэн гүлгийг Москва руу хятадууд бас хэлээ. Please гэлээ хятадууд үгүй гэдэг яаж байгаа штэ. Тэгээ хараад үзэх юм бол улам нүүр царайгүй болж гин. Улам ер нь бол одоо ингээ хятадууд өмнө бол чимээгүй энийг хэлдэг байсан байхгүй юу? Наадахыг бид нэр тоохгүй гэл гих мэтчлээ. Тэр үед нөгөө олон улсын хэвлэл мэдээллийн урд бол нөгөө салаавчаа өгдөг байсан байхгүй юу? Одоо өнгөрсөн 5 дахь өдөр 4 дахь өдөр Scott Bessent, Donald Trump Economic D-Day та нарыг нураан хэвээр дэлхийн 20 дугаар дайны төгсгөл болсон арга хэмжээ аавн маун гэл яасан чинь яг 6 цагийн дараа хятадууд амжилт хүсье бро гэл ингээ бүр ингээ шоолоо явж байгаа байхгүй юу? Амар баавартай болцсон байна. Тэгээ Иранчууд бас яг адилхан. Тэгээ бид Scott Bessent-ийн ярилцлагыг үзээд хоёлаа хамт үзчихсэн шүү дээ. Тэрнээс ойлгосон юм яг үндэ санкцуудаа явуулаагүй юм биш үү? Явуулсан репортер асуусан шүү дээ. Та яагаад одоо санкцч болдгоо юм бэ гэсэн чинь тэгж эдийн засгийг нураад дэлхийн эдийн засгийг нурааж яад юм бэ? Тэгээд нөгөө хятадуудыг одоо хорих ёстой. Оросуудыг улам хорих одоо боломжгүй. Оросуудыг угаасаа дэлхийн эдийн засаг юунаас ингээ гаргацсан байгаа аахгүй харьцсан байгаа шүү дээ. Гэхдээ яг хуу дэлхийд хэрэгтэй юмнуудыг зарж байгаа болохоор нефт, газ гэх мэт чинь тэгээд худалдаа. Тэгээ улам их тэгэд бодоо үзсэн юм. Ирантай холбоотой улсуудыг ингээ шахаад эхэлж байна. Номер 1 одоо Пакистан. Окей. Номер 1 Пакистан. Дараа нь Хятад улс. Дараа нь Орос. Дараа нь Турк. Бид нар ерөнхийдөө Ирантай залгаа UAE, United Arab Emirates, тэгээ Abu Dhabi, Dubai гэх мэтчлэн яасан бэ гэх юм бол Трампын үгэнд орсон. Гэхдээ Турк хизээж Трампын үгэнд орохгүй. Яг гэх юм бол Трампын үгэнд орно гэдэг чинь Израилийн үгэнд орно гэсэн үг. Израильд ашигтай болно гэсэн үг. Тэгээд Туркт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол Иран хүчтэй байж иж Туркэд ашигтай. Иран нураад эхэлчих юм бол Израиль даам суучих байхгүй юу? Тэгээд дараа нь Израильчууд угаасаа баталгаатай Турктэй оролдоод эхэлнэ. Тэ. За Турк угаасаа албан ёсоор за гэх бах гэхдээ цагаараа зүгээр ингээ юмаа явуулна те. Угаасаа юмдаа ерөөс үгэнд ордгоо штэ. За Пакистан гоё асуудал. За Пакистанчууд бас ингээд юм харж байгаа хаа. Окей. Иран унчих юм бол тэ энэтхэг манай нэг талтай нөгөө талтай Израильчууд хоёр дайсан гараа ингээд бүслэгчих юм байна. Яг уу тийм учраас бас үгэнд орохгүй. Тэгээ хятадууд угаасаа хамгийн түрүүнд төв юм аа гэсэн штэ. Тэгээ Оросууд бас яг адилхан саяхан тэгээ Дозвидания гэхдээ юу лээ Миша Маша телевизэн шоу
хоригдсан билүү? Юу лээ? Хаана вүлээ? Яг тэр бол нэг тусдаа контент болно. Тэр нэг баавга хүүхдүүд баавгатай очиж тоглох га тэгээд харсан. Их Британд билүү? Маша баавга чинь. Тийм Европ даяар одоо Миша Маша хоригдсан. Дэндүү. Энэ бол Орсын пропаганда дөө хүүхдүүд багасаа тэрийг үзчих юм бол баавгаан дуртай болч магадгүй. Тийм баавгаан дуртай болчих юм бол Оросд дуртай болч магадгүй. Орсын баавгатай ч. Тэр нэг тусдаа контент яваад их юм бол тэрний дараа Медведев амар funny юм постлсан. За гэхдээ яг нь тусдаа юм. За. Нэмээд юу хэлсэн бэ гэхээр энэ асуудал Ираны асуудал дуусаагүй. Дууссан ч төгсгөл нь бишээ. Бид нэр Газад байгаа асуудлаа шийдэх ёстой. Лебанонд байгаа асуудал шийдэх ёстой. Бусад газруудын асуудлыг шийдэх ёстой. Тэгээ энэ ерөнхийдөө юу яриад байгаа юм бэ гэхээр их Израилийн одоо прожекттэй төлөвлөгөө. Тэгээ ингээд бодоо үзтээ. Одоо чи Трамп заа одоо сонгуул болох гэж байна. Нефтний үн хааш ингээ амар өндөр, ард түмэн бухимдаж байна. Америкт байгаа хүмүүсийн 31% энэ Ираны дайныг дэмжиж байгаа. Бусд нь эсрэг үзэл бодолтой. Ингээд ямар нэгэн байдлаар чи Strait of Hormuz-ыг нээх гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаараа царай алдахгүйгаараа тэндээсээ ингээд гарах гэж үзэж байгаа. Ягаад гэх юм бол чи тэр хархан дотор орцсон байгаа. Ямар нэгэн байдлаар гарах гэж үзэж байгаа. Хүн болгон чамааг Нетаньяху еврейгийн нохоо гэж гүтгэж байгаа. Тэ. Тэгснэ ингээд Нетаньяху ингээд би Трампд 3 сонголт өгсөн. 3 дахыг сонгосон. Гэхдээ Трамп бол хангалтгүй. За тий. Тэгээ дараа нь яасан бэ гэх юм бол тий. Тэгээ нөгөө Ирантай зурсан санамж бичгэн дотор Лебанон оролдохоо болно. Тий. Газагийн асуудал бол тусдаа. Иран руу хизээч дахиж дайрахгүй. Иран улсыг дахиж ерөөхдөө амнасаа дахиж Ираныг муулсан үг гарахгүй гэсэн одоо санамж бичгэн дээр Трамп гарч зурцсан байгаа штэ. Гэсэн чинь Нетаньяху цаагуур тий. Би Трамп 3 сонголт өгсөн. Лебанон дүнгиж эхэлж гин, Газа дуусаагүй. Тэгээд Ираны асуудал одоо хүртэл ингээд шийдэгдээгүй. Тэгээд ер нь бол яаж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол зүгээр ингээд би яг яагаад тэгж яа гэсэн мэдэхгүй байна. Гэхдээ Монголд нэг аяг гоё үг гэдэг штэ. Нүүр өөх болгон бүхс өгдөг. Тэгээд нэг Америкчууд бүхсэн донтцсон юм уу? Тэгээ Нетаньяхугийн би төсөөлмөөргүй байна. Яаж тэрнээ дуртай болдгийг те. Өөр хэлэх юм байхгүй. Даварцсан гар. За, хоёул энийг хэлсэн. Ер нь бол аягүй ойлгомжтой. Дахиад зөндөө асуудлууд урд тулгарна. Ираны асуудал дуусаагүй байгаа. Газад байгаа асуудлыг шийдэх ёстой. Лебанон болон бусад газрууд. Тэгээ бид энийг хийхдээ бат итгэлтэй байна. Determined байна. Тэгээд нөгөө Oslo Accords гэсэн нэг юм байгаа. Тэ Bill Clinton одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Bill Clinton оффист байхдаа ерөнхийдөө бол Oslo Accords гэдэг юмыг гаргасан. Энэ болохоор ойрхон орондод амар тайван байдлыг авчирья. Тэгээд тухайн үеийн ерөнхийдөө Израилийн ерөнхий сайд нэг зөвшөөрсөн. Ariel Sharon. Тэгэд гарын хэсэгт ерөнхийдөө зурах нэлээд төгсөн. Тэгсэн чинь Бенжамин Нетаньяху гэдэг нөхөр болон түүний бусад хамтрагчид force break юу лээ? Тий, ер нь бол нөгөө тий. Одоо том документ боловсруулсан. Тэндээ нэг 3 юм амар тод бичсэн байдаг. Ойрхон орондод хизээч амар тайван байдал байхгүй. Бид нар Израильчууд тултлан тий эднэртэй байлдах хэвээр ерөөсөө бид нар дайдах хэвээр зогсохгүй дайдах хэвээр. Тэг би ингээд гайхчин заяа нөгөө Ирак, Кувейт эднэр зүгээр ингээд сайхан нефтэ зараа л явмаар байгаа штэ. Гэснээр хажууд нь дундуур нэг мэдэл муутай боронгтой тий. Ингээд төсөөлө үзчих заяа чи тэр район тэр хэсэг амар гоё штэ. Нефттэй, газтай, газсан хоолоо явдаг. Газрын баялгаараа зөндөө одоо ингээд говь дотор байгаа хэрнээ одоо
Дөрвөн барны цахилгаан станц янз бүрийн юм хийх боломжтой. Суэц канал байна, Хормузын юу байна. Ер нь бол нөгөө торгоны зам бас тэрүүр ингээд дамждаг Левант, шашингийн янз бүрийн гоё аялал жуулчлаараа Израильчууд байхгүй байсан бол тэр Jerusalem руу одоо жилд хэдэн хүмүүс очих юм бэ? Маш их. Одоо 3 том шашин бүгдээрээ тийшээ очно. Зүгээр лаах байхгүй. Ингээд төсөөлч заяа чи ингээд Монголын хамгийн гоё хороол дотор аль нь вэ те? За зүгээр River Garden гэж чи заяа. Эсвэл Jardin заяа. River Garden заяа. River Garden чи ингээд хөдөлмөрлөөд ингээд сайхан гоё пентхаус авлаа. Гэсэн чи чиний нэг хөрш заяа. Данаа нэг хөршийг нөгөө хөршинд зодтолтоо л яваалаа заяа. Зодтолтоо л яваалаа. Тэгэл баас мас, шээс мэс, хог мог нөгөө айлын балкон руу ингээ хаяалаа. Тэгээд нөгөө хөршүүдийн ингээд River Garden-ы хаус маусыг бас ингээ булаагаад авах гэж үзсэн. Гэхдээ ингээ төлбөр төлөхгүй гэрээ мэрээ. Тэгээ за ивтэй найртай байя. Цагтаа хүрээд ирсэн ч за окей гээл те. Ингээл тэгэл нүдэн дээр чинь ингээл би River Garden-д амьдарч явах хугацаанд мөнхийн та нартай алдснаа. Яагаад вэ те? River Garden тэр ч ихтэй өөрөө эзэмшихийн тулд хийж байгаа юм биш. Нэ. Тэ. Том санаа. Тэг яах гэж? Тэр Лебанон сүртэй юм байхгүй. Сирия тэ байхгүй. Тэгээ тэр Сирия улсыг эзэмшлээ гэх юм бол тэнд байгаа хүмүүсийг устгах хэрэгтэй байхгүй. Or you have to kill everybody. Газагийн хүмүүс цусаараа Израилийг үзэн яддаг. За Газаг авахын тулд тэднийг дарагдахгүй. Мөнхийн террорист. Тийм учраас чи тэднийг бүгдийг алах хэрэгтэй. Лебанон бас яг адилхан. Тэ? Сирия бас яг адилхан. Тэгээ Great Israel гэх юм уу Сауди Арабын бас нэг хэсэг авах хэрэгтэй. Египтийн хэсэг авах хэрэгтэй. Тэгээ бүгднийг чи алах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд чи баг нэг 10 хэдэн сая хүмүүсийг устгах хэрэгтэй. Амжилт хүсье. Тэгээд говийн авахын төлөө. Говь шороо. Яг гэх юм бол 2000 жилийн өмнө нэг дурак нэг ном дотор нэг юм яатсан байсан. За 3000 жилийн өмнө Old Testament, Talmud. Тэгээд тэрэндээ ингээ амар олон хүмүүс улс төрийн карьерээ тэрнэр ингээ тавьсан. Тэгээд 2500 жилийн өмнө говь дотор хэдэн малчин цуглараад нэг ном бичээд энэ төлөө би амьдрнаа. Yeah, crazy. Тэгэл одоо Smotrich ярих юм ярина штэ хоёлаа. Бас нэг дурак. За энэ Израилийн ерөнхий сайд хутлаарч байна. Minister the сайд Ben Smotrich сангийн сайд. Greater Israel Project эхэлж байна. Одоо эхэлж байна. Их Израилийн төсөл. Энд нь Сирия, Лебанон, Палестин бүгд багтаж байгаа. Тэгээ өнөөдөр хүмүүсийн өмнө гараад ингэж хэлсэн байгаа. Төсөл үзчих монголчууд бид нар одоо за их монгол гүрэн буцаагаас сэргээлээ өөр монгол манаах, бурят хэсэг манаах тэ тэгээд Казахстан, Узбекистаны хэсэг бид нар бас манаах, эндтгийн бас нэг хэсэг манаах төв манаах төв зоолтой манаах Манжурын хэсэг Оросуудад зайлаарай тэ гэх мэт чинь яриад эхлэх юм бол бид нар яах юм? Алуулна шүү дээ. Тэ жинкнээсээ төмөр замаар танк орж ир. Гэхдээ эдгээр зүгээр нэг чөлөөтэй ярьж ин заяа ингээ Сириагаас юм аав, Лебаноныг тэр чигтээ баг Палестин ерөөхдөө байхгүй, Газа манах. Тэгээд их Израилийн төсөл хараад үзэх юм бол Сауди Арабын хэсгээс авах юм байна, Египтийн хэсгээс авах юм байна. Тэгээд тэр ерөөсөө болохгүй. Тэгээд ер нь бол энэ яг хор тавтраа. Яг хор тавтраа. Тэгээ хүмүүс тэрийг ер нь бол одоогийн хэсгээ ойлгож байгаа хаа. Тэгээ хизээ бүрэн ойлгох. Одоо ингээ Америкчууд эндээ авчигтаад өөрийнх нь улс санхүү төсөв гих мэт хүнд байдалд ороод тэр хэсгээс ингээ зайлаад тэгээд Америк дотор Израиль хүмүүс, еврей хүмүүс бүр ингээ хог болон заяа. Тэгээд би баян хэлдэг штэ. Амьдарч байгаа хугацаанд тэрийг харах юмсан харах баха.
ойролцоог 10 жилийн дараа би харах байхаа. Тэгээ Америк дотор еврей хүмүүс ер нь бол статус алдаад тэгээд тэр Middle East тэр Араб хэсэгт Израильчууд ер нь баг-багаар энэ антисемитизм еврейчүүдийн эсрэг үзэл бодол дэлгэрээд ах шиг байлаа шүү дээ. Нью-Йоркт харсан еврей хүмүүсийг нэг алсан байлаа. Тэгээд хоёулаа бас энэ нийт төлөө зүтгэж байгаа. Итали ширээнийхээ ардаа. Итали. Тэгээд мэдээж Америкчуудын хамгийн том зорилго юу юм бэ гэхээр Хормузын хоолоогоор нефт гаргах. Өнөөдөр нэг Америкийн нефтний онгоц, усан онгоц гарч чадаагүй. Тэг Кувейттэй холбоотой усан онгоц гарч чадаагүй Иранчууд бөмбөгдөд хайсан. Кувейт ер нь амар баларч байгаа. Хамгийн том баларч байгаа улс нь бол Ирак. Өөр ямар ч гарцгүй. Кувейт, Ирак хоёр ерөнхийдөө хүнд байдалд орж байгаа. Кувейт ер нь бол нэг сайн мөнгө хөрөмтлүүлээгүй. Ирак угаасаа Америкчуудаар ингээд бүдүүлгээр хэлэхэд 20 жил мухуулсаар агаад бас ерөнхийдөө хот хитвч хоосон сууж байгаа. Катар ерөнхийдөө амар даам асар их хөрөнгө олт хийсэн. Тэ. Янз бүрийн хөлбөмбөгийн баг бас авсан шүү дээ. Кувейт тэгээд яаж үзсэн бэ гэх юм бол өөрийнхөө нефттэй дүүрэн усан онгоцыг ингээд оруулах гэж үзэж байгаа. Тэгээд тэр хавийн компаниуд юм уу улсууд яаж ийнэ гэх юм бол Ирак жишээлбэл нэг пошк нефтээ $55-аас $60 санал болгож байгаа. Тэгээд Strait of Hormuz-оор ингээд гаргаж чадах юм бол чи Аз руу тэ баг $85-90 ингээд зарж болно. Тэ. Пошк болгоноор $30. 20-аас $30. Тэгээ 2 сая пошк орсон байгаа гэсэн үг. Тэгэл ер нь бол тэгээд $60 сая. Total Energies компани одоо Франц улсын компани. Total Францчууд юунд амар сайн бэ гэх юм бол авилгатай амар сайн. Яг тэд нар бол хятад дотор юм айгуу сайн явуулж чаддаг. Арабын орнууд дотор Катар дотор юутай, Сауди Арабтай юутай. Францчууд ер нь бол те ингээд ширээний донгор юмыг амар сайн хийж чаддаг заяа. Тэгээд Францын Total Energies-ийн Арабын хариуцдаг захирал бас саяхан хэлсэн. Тэгээд бид нар ерөнхийдөө нефт гаргаж байгаа. Амар хямдханаар аваад ингээд хулгайгаар гаргаж байгаа. Тэгээд яг уу яаж гаргаж байгаа энэ ерөнхийдөө хэлэхгүй байна. Гэхдээ бодоо үз Иран улсын төсвийн орлого гих мэтчлэн янз бүрийн хүмүүс тэндээ мөнгөгүй сууж байгаа. Тэгээд ер нь бол холбоо сүлжээ сайтай хүмүүс дундуур нь байгаа бах. Тэгэл чи Ираны талтай ингэ яриад за өгшөн. $10 сая явуулчих. Тэгээд чи иргэн тойрны хүмүүс яг тэр орой 7-оос 8 цагийн хооронд бити пууж нь явуулчих тгөө өгшөн. Иргэн тойрны хүмүүс $10 сая өгчөө. Гэх юм бол пууж нь явахгүй байхгүй. Тэгээд энэгээр дамжуулаад нэлээд их нефт гарч байгаа. Иракийн нефт бас баг зэрэг гарч байгаа, Кувейтийн нефт гэх мэт чинь гарч байгаа. Ганц нэг юм гарахгүй байгаа юу юм бэ гэх юм бол Катарын газ ерөөсөй гарахгүй байгаа. Тэ. Тэд нар бол бүрэн айж байгаа. Яагаад гэх юм бол Иранчууд бас энэ Кувейтийн усан онгоцыг яасан бэ гэх юм бол нэг энэ бол бас нэг сонирхолтой мэдээлэл. Энэ Strait of Hormuz-аар нэвтэрч байгаа усан онгоцуудын удахгүй нэг шинэ инновац юм уу апгрейд орно гинэ. Яад гэх юм бол нөгөө энэ пуужингууд яаж ажилладаг юм бэ гэх юм бол нөгөө хөдөлж байгаа усан онгоцыг пуужингаараа бөмбөгдөх амар хэцүү гинэ. Яад гэх юм бол харьцангуй хурдан хөдөлж байгаа. GPS жоохон хоцордог. Шүн явах юм бол бас жоохон хэцүү. Тэгээд айгүй олон electric одоо нөгөө цахилгаан Wi-Fi янз бүрийн сигналын жаймер ашигладаг. Юу юм бэ гэх юм бол нөгөө сигналыг зарцаадаг юу лээ монголоор тийм сигнал ер нь зарцаадаг тийм учраас амар хэцүү. Тэгээ ямар пуужин ашигладаг юм бэ гэх юм бол нөө heat seeking одоо халууныг температурын ялгаа тэгээд энэ томоохон усан онгоцнуудын юу байдгийг моторын хэсэг нөгөө том генератор тэр нь маш халуун байгаа шүү дээ. Тэгээ маш халуун тийш ингээ бөмбөгдөг. Одоо тэрийг бүр ингээ дулааны хуйгтай болгож тэгээд ер нь бол хулгаагаараа нинжа аргаар ингээ нефт гаргадаг ингээ дараагийн шат нүрж байгаа. Гэхдээ тэр Total Energy-гийн захирал ер нь бол нэлээд том алдаа хийсэн.
Тэг ингээд бид нэг холгаагаар гаргаж байгаа 50-60 доллараар Porsche явж байгаа. Цаашаа 90-90 доллараар ингээд зарж байгаа юм аа. Тэгээд тэнд одоо янз бүрийн одоо жоохон холбоос сүлжээ сайтай зөрөгтэй хүмүүс цүм хийж байгаа хаа. Тийм баг та. Хоёлаа тэр хаваа байсан юм байна. Нэг ингээл дулааны хучлага яаснуугаар автаа гэж тийм ээ тэр хаа одоо явъя харах боллоо гэл ингээд нөгөө хинтээ ярьсан гэсэн ярьсан бат гинэ гэл тэгэл ингээл тэргээр ингээд нэвтэрч явахдаа 4-5 шашны бурхан руу зэрэг тэгэл ингээд нэг нэвтрээл тий 15 сая доллар 20 сая доллар тэгэл болоо штэ бро. Юу нь явъя. Шууд маргааш. Өгснөө өдөр болон контент хийх юм те. Тэрийг бол нэг удаа нэг зөрөгтэй яагаал те. За. Тэгээд бас энэ Kuwait Tankers тэгээд таны хэлж байгаа Kuwait Tanker-ууд бол нэлээд бөмбөгдүүлж байгаа. Тэгээд өмнө бас энэ хормосын хоолой нэлээд чанга байх үед нэг Франц сонгоц гарсан гэдэг хүмүүс нэг сенсац болж ирсэн шүү дээ. Яалч Францад бол энэ Франц шууд тэрнэр амар авьяастай шүү. Франц нэг хамт тамхитчаал хосчдаг байх те заа. Оо тэр Францын хүмүүс угаасаа яг одоо Total Energy тэгэл Монголын одоо янз бүрийн ханган нийлтийн тендер дээр Францын компаниуд анх оюу толгоо айгу бохор явж байх та амар амжилттай явдаг байсан. Одоо ерөөхдөө жоохон цэвэрлэгээ орцсон байлээ ялчгүй. Миний сонсноор Африкт Францчууд алдсан штэ. Африк тэгээд нөгөө South America Бразил, Мазил тендер гэх юм бол ер нь бол шууд Францчууд ороод ирдэг юм аа. Монголчууд бид нэр юм билээ тэр Францчуудад харьцуулах. Германчууд чаддаггүй. За англичууд бүр дээд төвшний юм хийдэг. Гэхдээ яг нөгөө авилга алмаа зүгчээ ингээ яаймаа гэх юм бол Францчууд тэрнээр амар авьяастай. Тэгэл Total Energy-ийн тэр захирал одоо асуудал орж байгаа хаа яагаад гэх юм бол амар тэнэг би нефт гаргаж байгаа штэ бро ингээ $20 зүрх гусж байгаа гэл ямар тэнэг гараа тий мөнгө идэж байгаа юм бол чимээгүй идэх ёстой штэ тий За ерөнхийдөө өнөөдөр яриа гэж бодсон зүйлүүд бол энэ байна. Тэгээд удахгүй та хэд маань бас автоматар дээр хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс маань манай шинэ аппликейшнийг хүлээхэд бол бэлэн болсон гэсэн үг. Тэгээд давхар Pepperstone-д нэгдэхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол доод линктээр дараад багцаа үүсгээрэй. Тэгээд энэ бичлэгийн доор бас миний нөгөө заавар бичлэгээ явуулаа те. Анхны шний заавар бичлэг. Тэгэхээр ер нь бол дансныг айгүй амархан та хэд маань зүгээр л туршаад үзчихээ те. За окей. Тэгээд маргааш иргэд уулзъя. За баярлалаа. Таадын дунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа ах. Тэгээ Монголоос гадаад хвцааны арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниар дамжуулаад дансны. За тэрэн дээр та хэдээс шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэгнэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээрээ бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хэдээс бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хөвцөө та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэр хөвцөөнөөс гарахтаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд баг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манад байхгүй шимтгэл баг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift Mift-ийн юм заваа юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа хийхгүй. Янз бүрийн брокеринг компанидэр очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын өрөнд орсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчдын амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр та хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа та хэдтэй нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа олон бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг
одоо ойролцооныг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нэр бас та юу болох юм бэ гэх юм бол ойролцооныг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та дээр илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment очно шүү. За тэгээд энд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөжийн харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American засгийн газрын бондын арилжаа ерөөхдөө одоохондоо ороход боломжтой байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. Ам доллар Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13 миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаар баг зэрэг ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орсон байна. Freeport McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө ийм компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American Peso, SanDisk, QQQ, Xpeng гэх мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиар оруулах уу те ороход одоохондоо тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой. Гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй тийм $1000 орсон би зөвлөё. За скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив, арай олон илүү гүн шинжилгээтэй багцсан жоохон өөр байгаа. Скуулийн өгөөж бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцооныг $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгэн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээ дившээдийн ахлах анги их сургууль руу орохын би ерөөхдөө та хэдийг тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцооныг 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо нэг 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс аюу аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $30,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шипийг хаалгах хэсэг хэвээр. Гэхдээ $1,000 орж байгаа юм бол $300, $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө та хэдийг өгөөж байх болж байгаа гэсэн үг. Тийм яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөе. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээлэл та нэг харж байгаа бол $7 ашигтай явж байгаа тий доллар еврогийн позиц байна, Nasdaq позиц, SanDisk, TLT, Mexican Peso. За тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц тий бид нар ингээд мэйл дээр ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй. Яагаад гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа. Холио бантан дандаа амжилттай тий арилжаануудаа ингээд та хэдлөө ингээд гурилдаад явуулдаг юм. Юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү. Тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцооныг 4 хоног болж байна. Тэгээ манай $1,000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1,000 багцсан. Дээр нээсэн байгаа. Манай багийн гишүүн Пуна байгаа. Манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1,000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөтлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөж эндээс олцсон байгаа. Нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд зөв явах юм бол энэ ерөөхдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө
тий хинаад шинжилээд явж байгаа та хэд ерөөсөө орхин гэсэн юм байхгүй зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй та хэд шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосай тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээд доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол та хэдийн имэйл биднэрт байхгүй гэсэн үг. Би даасан ганцаараа Pepperstone-оор данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нар ерөөхдөө маш бага эрсдэл авж байгаа. Дийлэх мөнгө кэшн дээр суух болно. Бид нар ерөөхдөө багцынхаа ойролцоогны 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээч 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой. Take profit-ууд нь тодорхой. Бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг зай өн сууя. Доор бүртгүүлээрээ баяртай.